Багш эмч нарын үндсэн цалин 1-р сарын 1-ээс нэмэгдсэн. За гэвч нэмэгдэл цалин урамшууллыг хуучин цалингаас бодож зарим нэмэгдэлд хоол унааны мөнгийг хассантай холбоотойгоор хэд өмнөхөөсөө бага цалин авч байгаа илэрхийлж байгаа юм. Үүнтэй холбоотойгоор Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос улсын хурал засгийн газарт шаардлага хүргүүлсэн бөгөөд хариу ирээгүй тул үндсэн хуулийн цэцэд хандаж тэмцлийг үндэсний хэмжээнд зохион байгуулахаа мэдгэлээ. Боловсрол болон эрүүл мэндийн яамны зүгээс багш эмч нарын цалин бодитоор нэмэгдсэн гэх тайлбарыг өгч байгаамаа. Тэгвэл бодит байдал ямар байгааг бид багш эмч нарын төлөөллөөс тодруулсан юм. 200 мянган төгрөг гарсан байлээ. Илүү цаг хасагдсан. Нэг цагийн илүү цаг хасагдсан. Тэгээд дахиад хоолны мөнгө нь хасагдсан, унааны мөнгө нь хасагдсан, уур чадвар нь хасагдсан. Тэгээд дахиад зөрүүг ассан байгаа байхгүй юу? Цалингаас, хуучин цалингаасаа төрд ажилласан жилээ бодоод зэргийн нэмэгдлээ бодоод нэг аим тийм ойлгомжгүй юм яваад байгаа байхгүй юу. Тэгээ цалин дээр хасах зөрүү гэж гараад ирсэн. Тэгээ хэрвээ яг ингэж бүх нэмэгдлүүдээ өгч чадах юм бол бидний цалин яг одоо яриад байгаа шиг бид нар хөндөхгүй л дээ. Яг бодиттой болоод одоо эмнэлгийн ажилчдын цалин бол нэмэгдээгүй. Ягаад тэгэхээр зэрэг үндсэн цалингаа нэмчээд 2,26,700 гэж нэмэнгуудаа нөгөө нэг одоо нэмэгдлүүд байгаа шүү дээ. Удаан жил ажилласан зэргийн нэмэгдлгээд энэ нэмэгдлүүдэд бодохдоо болохоор зэрэг бүр хуучин нөгөө 24 оны тушаал буюу сая 559-ээс бодчихж байгаа байхгүй юу? Тэгэнгүүт энэ дээр маань одоо нөгөө гар дээр авах эмнэлгийн ажилчдын маань цалин ерөөсөө л юу байхгүй нэмэгдсэн юм байхгүй хасахтаа гарч байгаа байхгүй юу хасах 327,390 гэж ингэж өөр үүссэн гээд Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо болон салбар яамд хилцээр хийхдээ үндсэн цалин л нэмэх талаар тусгасан. Харин нэмэгдэл урамшуулалт цалинд өөрчлөлт оруулах бол дахин хилцээний ширээний ард сухаар тохирсон байна. Гэтэл багш эмч нарын урамшууллыг өмнөх үндсэн цалингаас бодож багш нарын уур чадвар хоол унааны мөнгийг хассан байгаа юм а. Өөрөөр хэлбэл засгийн газар хилцээрээ зөрчсөн гэсэн үг. Иймээс Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны анхан шатны гишүүн байгууллагуудын төлөөлөл хуралдаж дараах шийдвэрийг гаргасан байна. Яг энэ засгийн газрын гаргаж байгаа дотоод шийдвэрүүд маань өөрөө хууль тогтоомжийн зөрчилтэй байна гэдэг үднээс Монгол улсын одоо үндсэн хуулийн цэцэд одоо бид нар гомдол мэдээллийг бол гаргахаар бэлтгээд байна. Одоо болчгол одоо өнөөдөртөө багтааж хүргүүлнэ. За нөгөөтэйгөр болохоор яг энэ одоо хоёр салбарт байгуулагдсан хилцээр маань хэрэгжихгүй байгаатай холбоотой хөтөлбөрийн тухай хуулиар олгогдсон эрхийг дагуу бид нар хамтын сонирхлын маргааныг хоёр салбар дээр тусад нийлүүлнэ. За мөн нөгөөтэйгөр одоо яг энэ одоо үйл явцтай холбоотойгоор гишүүд эмчтийнхаа дуу хоолойг илэрхийлэх өдрөөс хамтын одоо акц үйл явц олон нийтийн тэмцлийн үйл ажиллагааг Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос хоёр салбараар нэгтгэж хамтдаж зохион байгуулахаар тогтоод байна. Мөн Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны зүгээс багш эмч нарын цалин нэмэгдсэн хэсгэд сонсгол зохион байгуулах шаардлагыг хүргүүлээд байгаа юм а. Харин эрүүл мэндийн яамнаас эмч нарын цалин бодитоор нэмэгдсэн гэх байр суурийг илэрхийллээ. Учир нь өчигдөр эрүүл мэндийн сайд 500 гаруй байгууллагын төлөөлөлтөд цахим хурал хийхэд цалинтай холбоотой асуудал хөндөгдөөгүй, цөөн тооны удирдах албан тушаалтнуудын цалин л нэмэгдээгүй гэх тайлбарыг өгсөн юм а.